Паул 2-р Коринт 8-4-р ишлэл хэдий Македоны итгэгчид туйлын ядуу байсан ч Иерусалим дахь ах дүүс нартаа туслах боломжийг гуйж байсан гэж хэлсэн. Төсөөлөд үзтээ. Өгөх хүсэл эрмэлзэл яагаад тийм ховор байдаг юм бол? Учир нь аминч үзэл нь бидний нүгэлт мөн чанарт гүн гүнзгий суурилдаг бөгөөд эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөн дурлагч, сагсуу, их зантай, доромжлагч, эцэг ихтэй дуулуургүй, үл талархагч, ариун бус болно гэж Библиэд анхааруулдаг. Тэгэхээр энэ уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх вэ? Зөвхөн Есүс болон түүний үгтэй өдөр бүр цагийг өнгөрөх зуршлыг бий болгосноор л үүнийг эсэргүүцэх боломжтой. Бид түүний амьдрал, зан чанарыг харах тусам түүнтэй адилхан болохыг хүсдэг. Мөн бид бусдын өмнөөс түүний мөрийг дагах үед бид түүний дүр төрх болон хувирдаг. Мөн бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох үйлдэл бүр нь өглөгчийн зүрх сэтгэл сайн сайхны сүнсийг бэхжүүлж түүнийг дэлхийн гэтлэгчтэй илүү ойртуулна. Та Есүсийг илүү гүнзгий мэдхийг хүсэж байна уу? Дараа нь бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох үйлдэлээр түүнийг даг. Бид өнөөдөр 11 болон өргөлөө буцааж өгөхдөө өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээр тавих болтугай.